Сайн мэцхан өрхөм үзэгчтэй та бүхэн глобал мэдээ олон улсын тойм хөтөлбөрийг үзэж байна. Та бүхэнтэй гамбатын басан сүрэн хамт байна. Ингээд энэ 7 хоногийн дэлхийн онцлог үйл явдлуудыг хамтдаа үздэцгээе. Путин Хятадд айлчлалаа. Монголын 2 том хөрш ямар асуудлаар тохиролцов? Bloomberg агентлаг рублийг ам долларын эсрэг хамгийн хүчтэй чангарсан валют гэж нэрлэлээ. Оросын холбооны улс 2 хүний судалтай суу 57 онгоцыг дуршлаа. Эрхчлөө шинэ боломжийн орон. Орос улс Канадын гэр бүлийн шинэ эх орон болсон түүх. Бүтээлч санаа хөрөнгөтэй учирдаг газар. Улаан удад бүтээлчүүл төрлийн олон улсын форум болж байна. Хятадд өндөр түвшний айлчлалууд үргэлжилсээр байна. Дональд Трамп Бээжинд айлчснаас ердөө 7 хоногийн дараа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн Хятадд хүрэлцэн ирж бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй хэлэлцээ хэллээ. Монголын 2 том хөрш ямар асуудлаар тохиролцсныг одоо хүргье. Владимир Путин мегмар гаригийн орой Бээжин хотноо албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийг онгоцны шатан дээр бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И угтан мэдчилжээ. Орос Хятадын төрийн талбайг мандуулж цэргийн хүндэт харуул найрал хөгжмийн хамт жагссан байна. Мөн хоёр улсын жижиг туг барьсан залуус мэдчилгээний ураа хашгирч байлаа. Нисэх буудлаас ерөнхийлөгчийн Аурус автомашин мотоциклтай хамгаалалтын цувааны хамтаар төрийн ордон руу хөдөлжээ. Харин лав гаригийн өглөө Орос Хятадын удирдагчид Бээжин хотын төв талбай болох Тян Аминд уулзсан байна. Талууд гар барин мэдчилж Орос Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг харилцан танилцуулсны дараагаар богино хэмжээний цэргийн жагсаал болжээ. Энийн дараа Владимир Путин Ши Жинпин нар ардын хурлын ордонд хэлэлцээ хийхээр очлоо. Хэлэлцээний нээлттэй хэсгийн үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Ши Жинпинийг эрхэм анд хэмээн нэрлэж нэг өдөр уулзаагүйч 3 намар өнгөрсөн мэт гэх Хятад зөв рүүгийг дурдсан байна. Тэрээр Орос Хятадын харилцаа урд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолжээ. Хоёр улсын худалдааны эргэлт эрчимтэй өсөж олон улсын тулгамдсан асуудлаарх байр суурин уялдуулан ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг тэмдэглэсэн байна. Цаашид бидний чиглэлээр хамтран ажиллагаа зорж байна. Хоёр талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах болно. Манай хамтрагчид нэгт хоёулаа холбоотой ажилласнаар олон тул дэлхийн ертөнцийг бүрдүүлэхэд маш сайн суурь бий болгож байна. Путин Орос Хятад хоёр харилцан визгүй зорчих дэглэмээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд Ши Жинпинийг эх жил Оросын холбооны улсад айлчлахыг урьжээ. Харин бүгд найрамдах Хятад ард улсын дарга дэлхийн улс төрд эмх замбраагүй байдал хуваагдал, нэгдлийг баримтлах хандлага, ноёрхол газар авч байгааг онцлсан байна. Их тайван хөгжил хамтын ажиллагааг эрмэлзэх хүсэл тэмүүлэл ард түмнүүдийн маань нийтлэг хүсэл хэвээр байна. Нэгдсэн улсны байгууллагын аюулгын зөвлөлийн байнгын гишүүд дэлхийн томоохон гүрнүүдийн хувьд Хятад Орос хоёр дэлхийн засаглалын илүү шударга, илүү оновчтой тогтолцоог хамтдаа байгуулах ёстой. Уулзалтын төгсгөлд Владимир Путин, Ши Жинпинаар иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гарын үсэг зурлаа. Оросын томоохон төлөөлөгчдийн Хятад дахь айлчлал 2 өдөр үргэлжилсэн бөгөөд бүрэлдэхүүнд нь засгийн газрын гишүүд болон томоохон компаниудын удирдлагууд багтжээ. Хэлэлцээний дүнд талууд нийт 40 орчим баримтчигт гарын үсэг зурсан байна. Сергей Тучков, гантлаг төгс лавын жаргал Iced Global Аравтлын агентлагийн материалаар бэлтгэлээ. Bloomberg агентлаг рублийг ам долларын ханшийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байгаа валют хэмээн онцоллоо. Тус агентлагийн мэдээлснээр 4-р сарын эхнээс хойш Оросын мөнгөний тэмдэгт ойролцоогоор 12%-аар чангарсан байна. Bloomberg-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Оросын мөнгөний тэмдэгт энэхүү огцом чангарсан нь газрын төсвийн үн өссөн, дэлхийн геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалan санхүүгийн зах зээлд савлгаа үүссэн, мөн Оросын засгийн газар болон Төв банкны бодлоготой холбоотой ажээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр Ираны эргэн тойрондох нөхцөл байдал хурц хэвээр үлдэж, Оросын холбооны улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулах үйл явцыг түр хойшлуулбал рублийн ханш цаашдаж өсөх магадлалтай байна.
Дараагийн мэдээ эрчүүдийн сонирхлыг татах болов уу? Учир нь бараг эрэгтэй хүүхэд болгон багтаа нисгэгч болохыг мөрөөддөг шүү дээ. Орос холбооны улсад 5 дахь үеийн Су-57 сөнөг чонгоцны шинэ хувилбарыг дуршжээ. Одоо уг онгоцонд 2 хүн хамт нисэх боломжтой болсон байна. Эсвэл нисгэгч найз бүсгүйгээ дагуулад нисэн ч болох юм. Цэргийн техник ямар үзэсгэлэнтэй байж болдгийг хамтдаа харцгаая. Ростех төрийн корпорацийн мэрэгжилтнүүд 5 дахь үеийн Су-57 сөнөг чонгоцны 2 хүний суудалтай хувилбарын нислэгийн туршилтыг эхлүүлжээ. Дуршигч нисгэгч Сергей Богданыг хийснээр нислэг 40 орчим минут үргэлжилж хэвийн горимд амжилттай явагдсан байна. Задание было наше стандартное при первом. Манай нислэгийн үндсэн зорилго нь тогтвортой байдалд удирдлага болон жолоодлагын үзүүлэлтүүдийг шалгах стандарт туршилт байсан. Бүх даалгавар төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжлээ. Энэхүү нислэгээр 2 хүний суудалтай загварын техникийн үзүүлэлт нь 1 хүний суудалтай хувилбартай бүрэн ижил төвшөнд байгааг баталсан юм. В соответствии с заданием никаких особенностей не было. Су-57 онгоц нь цагаагаарын ямар ч нөхцөл болон дайсны радиоэлектрон саад үл харгалзан агаарын, газрын болон тэнгисийн байг устгах чадвартай юм. Сергей Тучков ганц тулаага төг соён жаргал Ice Global Raptly агентлагийн материалаар бэлтгэв. Тэд Канадаас Орос руу нүүж ирээд шийдвэртээ огт харамсаагүй гин харин ч шинэ амьдралтаа сэтгэл хангалуун байгаагаа ярьж байна. Оросын эртний Псков хотод суурьшсан өнөр гэр бүлийн түүхийг удах сурвалжлагаас хүлээн авна. Стивемир болон Каролина Ирзаговец нар 7 хүүхэдтэй өнөр гэр бүл. Тэд саяхан Канадыг орхин Орост амьдрахаар шийдэж Псков хотод суурьшжээ. Гэр бүлийн тэргүүн Стивемирийн хэлснээр хүүхдүүдтэй барууны үзэл суртал, нийгмийн дарамтаас хамгаалах хүсэл нь энэ шийдвэрийн гол шалтгаан болсон байна. Мы выбрали Россию, потому что Бид Оросыг сонгосон. Учир нь YouTube-аар энд ирж суурьшсан хүмүүсийн тухай олон бичлэг үзсэн юм. Тэдэнд ч бидэнтэй адил асуудлууд тулгарч байсан. Тухайлбал LGBT-ийн сургалт барууны орнуудад өнөр гэр бүлүүдэд үзүүлдэг дарамт зэрэг байна. Харин Орос улс уламжилт үнд зүйлс үнэн алдартны шашнаа хамгаалахыг хичээдэг нь бидэнд маш зөв санагдсан. Мэдээж айдас эргэлзээ байсан гэж хосууд ярьж байна. Хэвлэл мэдээллийн Оросын эсрэг суртал ухуулга, хэлний бэрхшээл, мөнгөний асуудалч тулгарсан байна. Гэсэн ч шинэ найзууд болон орон нутгийн хүмүүсийн халуун дотн хандлагын ачаар тэд ахуйн бэрхшээлээ хурдан даван туулжээ. Биднийг энд маш сайхан хүлээж авсан. Хүүхдүүд маань аюулгүй байгааг мэдэрдэг. Би тэднийг орой ганцаарнг нь явуулахаас айхаа болсон. Энд дэлгүүр рүү 50 явуулж чадж байна. Харин Канадад бол ийм зүйл хийхээс үргэлж болгоомжтой байсан. Ийхүү барууны хэвлэл мэдээлэл улс төрчдийн аюултай орон хэмээн тодорхойлдог Орос улс энэ Канад гэр бүлийн хувьд эрхчлөө шинэ боломж, шинэ орн нь боллоо. Сергей Тучков ганц тулга төгс оюун жаргал Ice Global Raptly агентлагийн материалаар бэлтгэлээ. Яг одоо Британий нийслэл Улаан хотод алс орндод бүтээв контентоос хөрөнгө рүү нэртэй бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын том форум үргэлжилж байна. Дэлгэрэнгүй манай сурвалжлагаас үзээрэй. Оросын бүс нутгууд болон гадаадын улс орнуудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид, хөрөнгө оруулагчид шинэ төслүүдийн талаар санал солилцож байна. Форумын хүрээнд мастер класс, уран бүтээлийн уулзалт, хоолны болон хөгжмийн наадам, загварын шоу, уран сайхны тоглолт, кино болон олон ангид бүтээлийн нээлт танилцуулгууд үргэлжилж байгаамаа. Энэ удаагийн форумын гол зочдын нэг нь Оросын нэрд кино найруулагч Фёдор Бондарчук байлаа. Мөн үйл ажиллагаанд Брэдийн тэргүүн Алексей Цидинов оролцсон юм. Тэрээр хэвлэлийн төгсөн ярилцлагада Брэд Монголын уран бүтээлийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлон манай телевизэгч дурдсан байна. Өнөөдөр бид хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Саяхан Монголд Монгол Брэдийн түүхийг холбосон кино бүтээгдсэн. Түүнийг орос хэл рүү орчуулж удахгүй өргөн дэлгэцээр цацна. Мөн Брэд Монголын хамтарсан телевизийн суваг ажиллаж байгаа. Бид Монголд контент бүтээж, Оросын контентийг монгол хэл рүү орчуулан тэнд цацдаг. Ийм харилцан солилцоо идэвхтэй өрнөж байна. Өнөөдөр Брэдийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 3%-ийг бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байна. Харин улаан үдэд үргэлжилж байгаа энэхүү форум цаашид энэ салбарын өсөлтийг улам эрчимжүүлнэ гэж үзэж байна. Угэр өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Гамбитийн Баасан сүрэн болон Глобал мэдээ хөтөлбөр хамт байлаа. Шинэ дугаараар ирэх Баасан гарагт дахин уулзъя. Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж яваарай.